За ингэж эхэлж шүү. Тийм. Мангар их үзэж байгаа шүү. Дараа үзээгүй байхдаа лайк дараад байгаа шүү. Бүгдээрээ сайн байна уу? Бүгдээрээ сайхан амарч гин үү? За яг одоо хайртай хүмүүсээ эрслээс хамгааж, яг одоо бүх дэлгмийн чанарын сахиж, яг одоо бас гэртээ байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Баярлалаа хана. Баярлалаа. За өнөөдөр бол 11 сарын 25-ны өдөр энэ нь дэлхийн нийтийн 187 орны хувьд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцдэг өдөр байгаа. Гендерт суурилсан. Тэгээ энэ өдөр нь бол 16 хоног үргэлжлэдэг юм аян байгаа. Тэгэхээр өнөөдөр хүслээ бид нар нийгмийнхаа хариуцлагын хүрээнд бас Монголынхаа нэгэн залуу гэр бүлийн төлөөлөл болохоор энэхүү аяныг эхлүүлж байна. Монгол улстай. Монгол улстай гэж боорто сонсогч шүү. За тэгээд та болон таны ханчин одоо мэдээж шал өөр орчинд өссөн тий ёс заншил одоо зан үйл эцэгхээс авсан хүмүүжил одоо тис хоёр өөр ертөнц боловч хамгийн гол нь одоо насан туршдаа тантай ханилах гээд одоо хараараа холбогдсныг та санаж одоо тантай нэг нэгнээ одоо ойлгодог нэг нэгнтэйгээ чин сэтгэлээс ярилцдаг ийм байхад нь та туслаарай гэж чин сэтгэлээсээ хүслээ битээр хүсэж байна. Хүсэж байгаа. Хүслээ хүсэж байна уу? Хүсэж байгаа. За тэгээд энэхүү аянаа тэгээд эхлүүлж байгаадаа баяртай байна. Тэгээд аливаа нэгэн асуудалд уураар биш ухаанаар ярилцдаг гэр бүлүүд байгаасаа гэж хүсэж байна. Монголынхаа мянган залуу гэр бүлүүдийг тэгээд одоо гэр бүлийн хүчирхэл гэдгийг одоо зөвхөн одоо зодож гэмтээж гар хүрэх гэж ойлгож болохгүй. Тэр бол одоо бие махбодын хүчирхэл. За бие махбодын хүчирхэлээс гадна санхүүгийн хүчирхэл, бэлгийн хүчирхэлэл те сэтгэл санааны хүчирхэл гэдэг айгүй өргөн утгатай цар хүрээтэй байдгийн шүү манайхаа. Тэрийг бас ойлгороо. Одоо жишээ авъя л да. Жишээ нь санхүүгийн хүчирхэлтэй орно гэх юм бол одоо нөхрийн талаас те би энэ амьдралыг ганцаараа авч явж байна. Би л мөнгө олж байна. За энэ бол гэр бүлийн хүчирхэл. За эхнэрийн талаас одоо юу гэдэг чинь чиний олж ирсэн мөнгө чи хаанаач хөрөхгүй байх мó новш минь. За энэ бол бас гэр бүлийн хүчирхэл шүү. Тэгэхээр маш бодууштай зүйлүүд байна. Тэгээд ийм цар тахалтай онцгой үед одоо гэр бүлийн хүчирхэл бас хэсэг гэдэг гинэ. Хуура сэрүүн эрүүл агсан тавиад идэм баг та. Одоо гэр бүлийн хүчирхэлд орж байгаа те чи бити хуцаатай гэдэг хүмүүс бол одоо нохоог чи зөв хүний хэлээр яриад гэж бас дарамтлагдаг байх гэж бодож байна. Тэгэхгүй. За энэ бол нарга. За тэгээд энэхүү аянаа эхлүүлж байгаа юм чинь бас челленж болох чи. Тэгээд залуу гэр бүл олох одоо манай продакшны жүжигчин номин буюу Немого тий түүний нөхөр болох одоо царайгаар арай наман барахгүй чин болохыг. Эдний гэр бүлийг бас урьж байна үзэл бодлоо хуваалцаараа. Тэгээ уураар биш ухаанаар шүү залуучуудаа залуу гэр бүлээдээ. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд яг одоо ярилцъя мэдээллийн оролцъя.